За юу яцгаана guys, Fox байна. За тэг өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ MCP 002 буюу амьд толгой гэсэн одоо миний дараачин тийм тийм дүрийн тухай ярих гэж байна. За тэгээд ол юм ярихгүйгээр шууд бичлэгэнд оръё. Тэгээ манайхаа та нар бичлэгээ үзэж байгаа лайка дараад өгөөрэй, гуйж гин. Тэгээд бас сапа их мартаа заяа. За тэгээд ол юм ярихгүй шууд бичлэгэнд орцгоё. MCP нууц баримт бичиг. Объект номер MCP 002. Нэршил амьд толгой. Аюулын зэрэглэл өндөр аюултай. Тусгаарлах журам. MCP 002 объектыг MCP байгууллагын тусгай хамгаалалтад төмөр камерт хадгалж байна. Камерыг давхар түгжээтэй байлгах бөгөөд 24 цагийн хяналтын камертай. Объект маш төрөмгийн хяналтгүй зан ааштай тул хамгаалтын ажилтнууд объекттой 2 м-ээс ойр зайд очихыг хориглоно. Хоолтын үед механик төхөөрөмж ашиглан үхсэн амьтны мах өгч туршилт хийдэг. Тайлбар. MCP 002 буюу амьд толгой нь хүний тасарсан толгойтой төстэй боловч ямар ч биегүйгээр амьд хөдөлдөг гаж бийтэй. Гадаа төрх хүний тасарсан толгойтой төстэй ам шүдэн ихэвчлэн цусаар бохирдсан байдаг. Биегүү боловч газар дээр өсөрч өнхөрж хөдөлдөг. Маш ховдог ууртай тогтворгүй зан ааштай. Объект ойролцох ямар ч амьд биднийг хармагцаа шууд дайрдаг зан авиртай. Илэрсэн анхны тохиолдол. Шүн дунтын орчимд нэг 10 жилийн сурагч охин гэр хорооллын хархуу гудамжаар гэрлүүгээ алхаж байв. Тэр жалга гуруудан гэрийнхэн зүг явах үед жалганд овоосон хогийн дундаас шар хийх чимээ сонсогджээ. Охины сониуц анх өдөж тэр хогийн овоолго руу төхөн очив. Хаягдсан будгийн арт тал руу өнгийн харахад үхсэн дохоон биен дээр нэгэн бөөрн хизүүл хөдөлж байлаа. Охин гар усныхаа гэрлийг тусган харахад шүд амнаас нь цус гойтсон хүний тасарсан толгой нохон биеийг идэж байв. Айж сандарсан охин орилон зогтох үед тэр толгойг гинт иргэн харж шууд охины зүг хүсэрч дайрсан байна. Охин жалга гүйдгүн гарч амжих үед азар түүний аав нь орилох дууг сонсоод гарч ирсэн байжээ. MCP ажиллагаа. Охины аав болсон явдлын талаар MCP байгууллагад мэдгдсэн байна. Удалгүй MCP-гийн тусгай баг очиж тухайн газарт хайгуул хийсний үр дүнд MCP 002 объектыг барьж авсан байна. Объект баригдах үед маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж хоёр хамгаалтын ажилтныг хазахыг оролцсон тухай тэмдэглэсэн байна. Одоогоор объектын гарал үүсэл тодорхойгүй бөгөөд судалгаа үргэлжилж байна. Анхааруулга. Хэрвээ та биегүй амьд хүний толгой шүд амнаас нь цус гойтсон газар дээр өсөрч хөдөлж байгаа зүйл харвал ойртож болохгүй бөгөөд нэн даруй MCP байгууллагад мэдгэдгийг анхааруулж байна.